Төрийн эдийн засгийн тойм эхэлж байна. Өнгөрч буй 7 хоногт эдийн засгийн салбарт юу болов? Яг одоо тийм яригдаагүй байна. Одоогийн байдлаар өдөртөө 600 гаруй автомашины тээвэр хийгдэж Монгол улсад бол энэ ондоо багтаага 500 сая доллар оруулж бүрэн бололцоо байна. За аж ахуйн нэгжүүд компаниуд хөрөнгөлтөд явж идэг бол хүнд үед бид нар завхгүй шүү дээ. Валютын орсголоо одоо нэмэгдүүлэх юм боломжит бүх арга хэмжээ засгийн зүйлс авч хэрэгжүүлээд л явж байна. Эдийн засгийн салбарт олон үйл явдал өрнөсөн 7 хоног байлаа. Энэ 7 хоногт Монгол улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах уу гэсэн асуудал хөндөгдсөн. Монгол улс 2018 онд тус сангийн хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ удаа дахин хамрагдана хэмээн зарим шинжээчид үзэж байна. Үнэхээр хөтөлбөрт хамрагдах хүртлээр эдийн засаг хүндэрсэн үү? Эмд шууд одоо олон улсын сангийн хөтөлбөр тэндээс зайлсны одоо тийм нөхцөл зээлүүд авах одоогоор бол тийм нөхцөл байдал бол хараахан үүсээгүй байна. За бидний хувьд бол экспортоо нэмэгдүүлэх тэр хэмжээгээр валютын орсголоо одоо нэмэгдүүлэх энэ боломжит бүх арга хэмжээ засгийн зүйлс авч хэрэгжүүлээд л явж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудал ярьж байгаа бол Яг одоо тийм яригдаагүй байна. Яагаад гэхээр одоо хуурчилсан байдлаар бол 2-3 дугаар сараас бол экспортын хэмжээ тоон үзүүлэлтээр 19 оны одоо нэг өдөрт гардаг тоон хэмжээнд бол хүрч ирээр харагдаад байгаа байхгүй. Эдийн засгийн байдал, энэ улс төрийн байдал, энэ геополитикийн байдлаас ажиглахад бол ямар ч болцсохгүй нөхцөл үүсч бий болохоор байна шүү дээ. Энэ тохиолдолд бид нар өөрсдөө дотроо сахилга баттай, өөрийнхөө хяналтнаар өрөө удирдлагын маш сайн хийгээд өр багтай, өөрийн хоригдлол сайтай, улсын ч хоригдлолтой, эргэтэн ч хоригдлолтой. За аж ахуйн нэгжүүд компаниуд хөрөнгөлтөд явж идэг бол хүнд үед бид нар завхгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас бид нар цаашдаа ер нь ирээдүйдээ энэ нөхцөл байдлаас сэргийлэхэд бол бид нар одоо энэ хариуцлагатай байх ёстой. Энийг бол бид нар дандаа гаднаас одоо олон улсын валютын сан шиг ийм байгууллагуудын одоо зөвлөмжийг сонсож эдний тэн ойрхон хамтарч ажиллаж ижил бид нар энэс суралцсан. Эдийн засаг хүнд байгаа ч олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж зээл авах хэмжээнд хүртлээр доройтойгүй хэмээн сангийн сайд мэдээллээ. Тойм үргэлжлүүлэн эдийн засгийн зарим тоо мэдээллийг цөмөрөөр хүргэе. Аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг 14-өөс 28%-аар нэмэх шийдвэр энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тодорхойлбол 5000 кВт-аас доош хэрэглээтэй бол 14, харин түүнээс дээш хэрэглээтэй бол 28%-аар нэмэгдэх юм. Хөгжлийн банкнд 10 дугаар сарын 31-ний байдлаар 779.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэнтүүлэлт хийгдээд байна. Үүний 681.2 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр 98.4 тэрбум төгрөг нь үл хөдлөхөрөнгөөр төлөгдсөн байгаа. Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг эх оны төсөвт 93 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Тухайлбал оюутны хөгжлийн зээл 21.8 тэрбум, ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр 24.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг зорчигч тээврийн галт тэрэгний тарифа 50%-аар, тээвэрлэлтийн үнэ 15-аас 20%-аар нэмжээ. Харин хүнс, барилгын материал, шатхуун зэрэг ачаа тээврийн үнд өөрчлөлт оруулахгүй аж. Дараагийн онцлог мэдээ бол Эрдэнэс 5 толгой компани онцгой дэглэм. 10 дугаар сарын 26-ны засгийн газрын хуралдаанаар тус компани онцгой дэглэм тогтоож, онцгой бүрэн эрх төлөөлөгч томилсон. Тэгвэл засгийн газрын хэрэглэх газрын дарга амар уйсгалан дэглэмийн явцын талаар танилцууллаа. Эрдэнэс 5 толгой хувьцаат компанид онцгой байдал тогтоосон нь валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой. Бүтэц зохион байгуулалтыг өөрчилснөөр цагаан хат хүртэлх тээврийн хэрэгслийн тоо 600 гаруй болж нэмэгдсэн байна. өнөөдрийн байдлаар Эрдэнэс 5 толгой компаниас цагаан хад хүртэлх тээвэр бол одоогийн байдлаар өдөртөө 600 гаруй автомашины тээвэр хийгдэж цагаан хатан дээр очиж буугдах нүүрсний хэмжээ, үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа ажил зохион байгуулагдаж байна. За бидний зүгээс бол цагаан хатан дээр буусан нүүрсийг цаашаага хил гаргалтанд нь бол анхаарлаа хандуулж бүгд найрамдах хятад ард улсынхаа бомбын асуудал хариуцсан албан тушаалтуудаа яриа хэлцээр хийсний үндсэн дээр хил гаргалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэл дээр бас давхар арга хэмжээ авахар ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд бас хэлье. Энэ оны төгсгөл гэхэд Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 500 сая доллар төвлөрүүлэх үүргээ биелүүлэх боломжтой. Дэглэм тогтоосноос хойш 7 хоногийн хугацаанд 15.8 сая доллар оруулж ирээд байна гэж засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгч мэдэгдлээ. Тэрсэн намайг яг ажид авахад бол 5 толгой яг уурхай дээр 17 бараг 20 км газарт 500-аад машины цуваа бол одоо нүүрсээ ингээд ачхад бол хүндрэлтэй байдал үүссэн байсныг өнөөдрийн байдлаар ингээд бүх 5 дугаар өрөөс эхлээд машинуудыг цагаан ад руу ингэж явуулснараа бол
зөв оновтой зохион байгуулснараа бол бид нэр тэр уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслийн давхад бууруулж чадлаа. Нөгөө талдаа 10 сарын 26-наас хойш би 378 мянган тонн үрсийг цагаан хаднаа, уурхай цагаан хад руу тээвэрлээ. Цаашаа борлуулах замаар нийтдээ Монгол улсад 15.8 сая ам долларыг 26-наас хойш би томилогдсон өдрөөс хойш өчтөрийн байдлаар оруулаад байна. Тэгээд энэ байдлаараа бол Монгол улсад бол энэ ондоо багтаага 500 сая ам доллар оруулж ирвэл бүрэн бололцоо бол байна бид. Эрдэнэс таван толгой компанид онцгой дэглэм тогтоосноор нүүрсний мафийн сүлжээ сандралд орж эхэлсэн. Тус компани зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөж авилгатай тэмцэх газраас шалгаж эхэллээ. Онцгой дэглэмийн үр дүнд Эрдэнэс таван толгойг сайлын үнэ болгодог бүлэглэл боторч эдийн засагт эерэг нөлөө гарна гэсэн хүлээлт байна. Яг одоо бол тийм яригдаагүй байна. Одоогийн байдлаар өдөртөө 600 гаруй автомашины тээвэр хийгдэж Монгол улсад бол энэ ондоо багтаага 500 сая ам доллар оруулж ирвэл бүрэн бололцоо бол байна бид. За аж ахуйн нэгжүүд компаниуд хөрөнгөлтөд явж идэг бол хүнд үед бид нар завхгүй шүү дээ. Валютын урсгалаа одоо нэмэгдүүлэх энэ боломжит бүх арга хэмжээ засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлээд л явж байна. Төрөмийн энэ 7 хоногт эдийн засгийн салбарт болж өнгөрсөн онцлог мэдээллийг томиллоо.